Жанат 9 настай хүүхдийн мандалаа гаргах юм хэлчихье. Эхлээд энэ гурвалжингийнхаа тануудыг бодчихно. Дөрвөлжин цаастай дэвтэр авчих заяа. За тэгээд сарыг чинь 2016 оны 6 сарын 19-ний хүүхдтэр жишээ бодгоч. За ингээ 2016 тэг 6 19. Одоо энийг нөгөө тийш нь 91 6 тэг 6 1 тэг 2 гэдэг ингээ бичнэ. За харагдана уу? За одоо энэ хоёрын нийлбэрийг нь энд нь бичнэ. 2 дээр тгийг нэм, тэг дээр нэгийг нэм 1 дээр 6-ыг нэм 7 6 7 за яа зөвлөх готод байна л. За 10-ыг буцаагаад энэ чинь 1 дээр 9-ийг нэмээ 10 болчих шүү дээ. За тэгэх юм бол 10 чинь 1 дээр нь тгийг нэмээд 1 гэсэн үг болчихно гэсэн. За энэ хэрэг 39 байсан бол 3 дээр 9-ийг нэмэхээр 12, тэ 1 дээр 2-ыг нэмэхээр 3. За 18. За 9 дээр 9-ийг нэмэхээр 18 болчихно. 18 чинь 1 дээр 9, 1 дээр 8-ыг нэмээ 9 болчихно. 7 6 7 1 2. За одоо энэ хоёрын голлох 3 8 13 чинь 4 12 чинь 3 6 дээр 7-ыг нэмэхээр 13 чинь 4 1 дээр 3-ыг нэмнэ гэсэн 8 1 8 4 3 4 8 3. За 11 гэдэг чинь 2 гэсэн үг болчих. За 12 гэдэг чинь 3 7 7 3 9 2 9 4 7 7 3 2 5 1 14 чинь 5 1 3 2 2 3 1 5 1 5 4 одоо ингээд 9 1 9
Гарч. Тэнийг хэмлээ нар дахид. За одоо ингэж гашуугаа ийшээ хуулцаад за тийм маш олон мандалыг энэ чинь 5 талтай тийм. Энэ гурвал цэнцэн ингээд нөгөө тоонуудаараа гараад ирнэ л дээ. Ингээд тэдэн шиг нэг тоо гэдэг ингээд чинь нэгэн тоотонуудын улаанаар бодог хичээлэн гараад ирсэн байхгүй. За одоо энэ бол жишээ 1 2 3 6 талт мандал байна тийм. 6 талт мандалагийн голын одоо энэ үхтийнх чинь жишээ 6 гэсэн талтай учраас гүн ногоон төвн гүн ногоон болох гэсэн үг байхгүй. Дараг захын тоо 3 гэдэг чинь дотор нь ингээд дараагийн хот нь ингээд ногоонууд болно. Одоо би жишээ нь өөрийнхөө тоог гаргахаар ингээд дотор тал нь шар байгаа байхгүй. Тэгээ 5 талт дээр дотор талын шараар будаад. Тэгээ одоо нөгөө нь энэ гурвалчин чи ийшээ юу? Энэ гурвалчин чи одоо энэ 5 талтай чинь энэ гурвалчин гүцэн гэсэн. Тэгээ гурвалчингаар нь бодоо явсан чи болно. Би болохоор ингээд нэг дээр завсных. Тэгээ одоо энэ жишээ 4 дээр яг ингээд буруу будаад хаана алдчих вэ гэдэг штрихтэх үе дээр хийдэх үе дээр алдчихна гэдгээр тайлбаруудыг дараа гэдэг. Тэр тайлбаруудын янз янзаар тайлдаг хүмүүс байдаг л та. Одоо энэ тонуудаа ингээд биччихнэ гэсэн үг байхгүй. За одоо саяхан морлох дээр биччихье. За морлог дээр энэ 6 талтын мандалыг бичлээ гэж бодъё. За тэгэхээр ингээд харцна. Тийм хамгийн суурин 6 байна тий. За энэ 6-га бичээд дараа нь 3 байна тий. 3 тэрэн 6 3 гэх ингээд явна гэсэн үг байхгүй. За ингээд хамгийн гадна талд нь энэ 2016 гэдэг. Хоёрын тоочин гадна хөх өнгөтэй. Тэр хамгийн гадна талаараа ингээд энэ эднэрэн дандаа юм хөх гарах нь. За тунгалгийнхын заавараас бодохгүй. Тэгүүд нь бол бодохдохгүй цагаанаараа үлдэнэ гэсэн. За ойлгоцсон уу наахан. Асуух юм байл асуугаарай. Тал дээр нь маш олон янзаар тайлдаг хүмүүс идэм билээ. Тэддгээр давхархан тийм юмных гэл 3 дахь үе дээр алдсан болно. Тийм анхаар гэл зарим нь шүлгэлж бууж ирдэг, зарим нь ерөөлөөр бууж ирдэг гэд. Би бол нотгоо анализаар нь шууд тайллыг нэлээд өчөж болно. За баярлалаа.